За гişүүдтэй энэ орон минь дүргийа. За нэр дэвшигч учрал гişүүнээс асуултад асууя. За энэ бүсчсэн хөгжлийн бодлогоор явна гэж хэлээд манай усч бодлого гаргаад зарлцсан. Тэгсээр нэ ерөөсө сонгуулаа хийх бүсчлийн хэлбэрээр явуулснаас өөрөөр бол ер нь тодорхой ажил хийгээг байгаа. Манай энэ зүүн бүс дээр одоо түүхэн аялал жуулчлал за эрчимжлсэн мал аж ахуйн одоо бүс болно гэж зарлцсан. Яг энэ рүүгээ чиглэсэн одоо ажил хөрөнгө оруулалтууд бол юу ч хийгдэхгүй байна. Тэгэхээр одоо энийг ер нь хэдүүлээ цаашдаа юу гэж харах вэ? Төвлөрлийг задлах тал дээр ер нь бод шийдэл гаргах уу танилцсан газраас. Эсвэл одоо ингээд дахиад улс төрийн амлалт одоо ингээд мэдээлэл ингээд хийгээд явах уу гэдгийг бас асууя. За ер нь аймаг сумдуудад одоо эрх мэдэл төсвийн эрх мэдлийг нь ер нь өгөх тал дээр нь ер нь хэрхэн ажиллах вэ? Энэ дээр ер нь ямар тодорхой алхмууд хийх вэ гэж асуумаар байна. За өнөөдөр бас та гишүүдийн асуултанд хариулахдаа энэ төрийн өмчт компаниудын асуудлыг энэ дуустдаггүй яран дээр одоо дуусгана. Энэ алдагдлуур ашиггүй байдлыг бол ер нь байхгүй болно гэж. Энэ дээр одоо ер нь ямар хугацаанд та ер нь энэ бодлоо ер нь хэрэгжүүлэх вэ? Бид нар одоо ард түмэн бол одоо өнөөдөр үндсэндээ үр дүнл нэгж штэ. Маш их тийм улс төрийн гой ганган хэнцэр үгнүүд улс төрийн мэдээлэлээс бол үнэхээр залхаж байгаа. Ирээдүйн цаг дээр ярьдаг. Тэгэхээр энэ дээр одоо ямар хугацаанд энэ асуудал руу орох вэ гэдгийг бас асуумаар байна. Тэгээ энэ асуудлыг зэгцлэхгүйгээр өнөөдөр авилгалын асуудлыг бол зэгцэлж барахгүй. Авилгалаа тэгэхээр бас хэдүүлээ яах вэ гэдгээ бас асуумаар байна. Авилгал бол дээд чатандаа бол энэ төрийн өмчт компаниудаар дамжуулаад бол гаарсан. За анхан дунд чатанд бол үнэхээр бүр дээд зэгтээ хүрсэн. Бизнес эрхлэгчдийн нуруунд дээр бол одоо яг энэ албан бус татвар болоод байгаа энэ авилгал бол одоо бүр утга алдсан шүү дээ. Ер нь бол бүх бизнес эрхлэгч залуучууд нэг юм санаачлаад очихээр бичиг сачиг одоо зөвшөөрлөлтөөр очиж гацдаг. Тэрэн дээр нь шантаажлдаг. Энэ бол ерөөсөө бүр Монголын нийгэмд одоо зүгээр энгийн үзэгдэл болсон. Энийг ер нь зэкслэх тал дээр одоо танаа засгийн газар ямар арга хэмжээ авах вэ гэдэг асуулт байна. За учрал гişүүн. За төрийн өмчт компаниуд дээр хийх ажил бол яг хууль батлагдах юм бол засгийн газраас баримтлах чиглэлийг оруулж ирэх яг юм хуультай. За хуульгүйгээр засгийн газар өөрийнхөө төвшөнд хийж хэрэгжүүлж бас болохгүй зүйл байхгүй. Гэхдээ үүн дээр нэгдгэх өөрчлөн зохион байгуулах, татан буулгах гэсэн механизмууд хэрэглэхээс биш яг нөгөө нээлттэй компани болгох хувьчлах асуудал бол мэдээж их хурлаар орох хэрэгтэй. Энэ бол нийтийн өмчийн асуудал. Тийм учраас нийтийн өмчийн хууль төрийн өмчт компани бүтээмж засаглал ил тод байдлыг сайжруулах хуулийг их хурлын эрхэм гишүүд та бүхнийг батлаад одоо өгөхийг хүсэж байгаа. Би их хурлын дарга байхдаа энэ чуулганы нээлтэн дээр ч гэсэн энэ асуудлыг бол ярьж ирсэн. Би одоо өөрийнхөө төвшөнд гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд бол төрийн өмчт компаниуд дээр бол аудитуудыг оруулна. За урсгал зарлуудыг бол танана. Зарим компаниуд дээр бол нөө KPI-г нь тавьж агаад зүгээр гүйцэтгэх захирлуудтай яг хувийн компаниудтай адилхан нөө гэрээд гүйцэтгэлийн гэрээнүүдийг байгуулад ашиг орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг авна. Тэрээс одоо энэ улс төрийн томилгоонууд бол хинч очоод тэнд ялгаа байхгүй. Тийм учраас бол энэ ашиг орлоготой ажилуулах болцоог нь бүрдүүлэх зорилгоор бол тэр гүйцэтгэх захирлуудтай бол шууд KPI-а тавьж агаад SEO контракт гэдэг угаасаа л хувийн компаниуд хийдэг шүү дээ. Яг тэрнийхээ жишгээр явъя л да. Орлоготой ажилуулбал мэдээж одоо нөгөө гэрээнийхээ гүйцэтгэлээр санхүүжээд явдаг ийм л ажлуудыг хийгээд явах нь зүв баха гэж бодож байгаа. Тэрнээс биш цаашдаа бол энэ зүгээр ингээд нэг хин нэгнийг сольж тавиад бол үр дүнд угаасаа хүрэхгүй. За тэгэхээр 100 хоногийн план буюу 100 хоногийн төлөвлөгөөг одоо ажил авсныхаа дараа зарлана. 100 хоног дээрээ би өөр KPI тавина. Одоо энэ 5 жилийн чиглэлж гисэн 10 үндсэн үзүүлэлттэйгээд индикаторуудыг тавьж байгаа явж байгаа шүү дээ. Тэр шиг засгийн газрын ажил салбарын амдуудаар нь тэр индикаторуудаа тавьж байгаа л ийм үр дүнд үрнэ. Тэгвэл энэ өөрөө хэмжигдэхүйц байна. Үр дүн. Гэ явахгүй бол ингээ урай лооз хийгээд
Тэр нөгөө ажил хийсэн үгүй, форум хийсэн, панел хийсэн, төдий юм хийсэн, уулзалт хийсэн гэдэг яг хууль батлагдсан уу үгүй юу гэдгийг яг татан буугдсан уу үгүй юу гэдгийг яг хэмжих нэгж нь болох ёстой юм байл. Тэрээс ингээ хэмжиж болохгүй баг юм том зорилт тавьчихар үр дүнд хүрэхгүй. За бүсчилсэн хөгжлийн хүрээнд бол олон төслүүдийг хэрэгжүүлэхээр одоо засгийн газрын төвшөнд бол бэлтгэл ажлыг нь хангаад явсан. Бараг 29 төсөл байгаа юм бэл. Тэгээ энэ бүсчилсэн хөгжил бол өөрөө засгийн газрын энэ 4 жилийн 5 эдний батлсан хөтөлбөрт тусгацсан зорилт хэрэгжүүлэх үүрэгтэй. Гэхдээ яаж хэрэгжүүлэх вэ? Тэр стратеги нь байлаач гэсэн тактикийн төвшөнд яаж хэрэгжүүлэх вэ гэдэг компаниар бол би бол одоо нэг юм сион болчиход байна шүү дээ. Тэгэхээр яаж хэрэгжүүлэх вэ гэдэг тактикаа өөрчилж явах нь одоо тэр гүйц захирлын үүрэг байдагтай адилхан би тэрийг өөрөө 100 хоногийн хугацаанд яаж хэрэгжүүлэх вэ гэдэг эренбийг нь тогтооно. Тэгээд та бүхэнд бол би энийг танилцуулаад явъя гэж бол бодож байгаа. Зүгээр татварын хуулийг татаж авч байгаа шалтгаан бол орон нутагт явсан иргэдтэй уулзалтын үеэр бол иргэдийн зүгээс хилээд байсан асуудал. Тэр татварын бүсчилсэн урамшууллыг орон нутагт эргэхтэл тэр 1 км-ийн зай гэдэг асуудлууд байна. Тэгэхээр бүсчилсэн урамшууллыг татварын механизмаар бүрдүүлж ийж орон нутг руу чинь явахгүй бол энэ төвлөрөл буурахгүй гэсэн. Тэгэхээр татварын шинжилгээг хийхэд тулд татварын хуулиа татж аваад бүсчилсэн хөгжлийг дэмжих бодлогыг бол илүү хэрэгжүүлж татварын багц хуулийг